компани юу бол 2025 оны үйлчлэгний онцлогоос та тайлбар мэдээлэл. За 2025 оны үед бол ерөн зах зээлийн хувьд идэвхжил багтай, дид үтсийн байгууллагч тэр үнцасны компаниуд нар дор бүрний бэлтгэл ажлыг хангасан жилүүд болсон болов гэж бодож байна. Манай хувьд ч мөн ялгаагүй бэлтгэл ажлыг хангаад ирж байна. Эх 26 онд програмын томх хэмжээний шинжилэл, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, за тэр дотроо стокленд, маржин трейдинг зэргийг нэвтрүүлэхээр бол бэлтгэл ажил хангаад явж байна. Тэр мэдээж хөрөнгөний зах зээл бол бас маржин трейдинг цаг сүүл хороноос баталсан үнцаас зээлэгдэж байгаа батлаад байгаа. Үүнтэй бодохоор 2026 онд энэ бол ерөнхий төлөв байдал ямар шүү байхаар харагдаж байгаа. 2025 оны стратеги идэх арай харцсангүй бага байсан шүү дээ. Тийм л дээ тий. 2026 оны үед бол за сая одоо засгийн газраас төрийн өмчлөлийн хөгжлийг үндсэн чиглэлийг улсын хурлд өргөн барьсан хэлэлцүүлэгдэхээр байх шиг байна. Энэтэй холбоотой хөрөнгө оруулагчдын сонирхол идэвхжил бас нэлээд өндөр байх болов уу гэж харж байна. За мэдээ зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ орж ирж байгаа. Зах зээл маань өөрөө шингээх чадвартай байх уу те. Эргээд бас IPO хийгдээд гарсныхан дараа хөрвөх чадварыг тодорхой хэмжээнд доктортой хангаж чадах уу гэдэг асуудлууд бас тулгарх болов гэж харж байна. Тэгэхээр одоо байгаа төрийн өмчлөх компаниуд одоо биржтэй нээлттэй байгаа компаниудыг харж үзэх юм бол одоо шинээр гарч байгаа төрийн өмчлөх компаниуд юу гарах нь одоогийн байдлаар ер нь зөв гэж бодож байгаа. Ер нь таны байр суурин дээр нэлтээр ямар байна? Мэдээж Монголын хөрөнгөний биржтэй хөрөнгөний зах зээл дээр бүтээгдэхүүний төрөл зүйл одоо хувьцаат компаниудын тоо нэмэгдэхэд бол эерэг үзүүлэлт гарах болов гэж бодож байна. Гол нь яг одоогийн хөрөнгөний зах зээл маань энэ компаниудыг хүлээж аваад шингээх чадвар байна уу гэдэг дээр бас нэлээд анхаарах хэрэгтэй, шийдэхтэй асуудлууд байх болов гэж бодож байна. Тэр дотор ялангуяа за одоо 18 компанийн жагсаалт урьдчилсан байдлаар гарсан хэлэлцүүлэгдэж байгаа шиг байна. Энэ дотор бол уул уурхайн салбар, эрчим хүчний салбар, за санхүү, дээр мяд хувьцаат компани зэрэг байгаад байгаа. Энэ компаниудын хувьд бол стратеги хөрөнгө оруулагч чухал ач холбогдолтой оролцоотой болов гэж харж байна. За тийм болохоор стратеги хөрөнгө оруулагчийг одоо ямар шаардлагаар тодорхойлох нь хэрхэн сонгох юм те гэдэг байдал дээр анхаарах зүг болов гэж бодож байна. Тэгэхээр харах юм бол мэдээж 18 жагсаалт норс 18 компани ер нь хувь хэмжээнд ямар шүү харагдаж байгаа. Тэр ер нь хөрөнгө оруулагч налаас ирж байгаа нэг гомдол гэх юм бол одоо төрийн өмчлөх компаниудын одоо өдөр дах зөвлөлд нь одоо орох хангалттай хэмжээний хувь хэмжээ эзэмшиж чаддгүй гэдэг нэг томоохон одоо хүндэл байдаг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр нь бол одоогийн байгаа компаниуд ямар бол Тэнт өөрчлөж байгаа шиг яг энэ асуудлууд бол нэлээд нухацтай яригддаг. За одоо байгаа өргөн баригдсан үндсэн чиглэлийг харах юм бол зарим компаниудын хувьд бол төр 51% дамгаалал барь явна. Зарим компаниудын хувьд 50-аас доош хувьтай бас хувьцаатайгаа үлдэх зүйлсүүд бол төлөвлөгдсөн байлээ. За одоо манай дээр томох хөрөнгө оруулагч орж ирээд төртэй хамтраад бизнес хийхэд хууль эрх зүйн орчинд нэг том хязгаарлалт байгаа нь төрийн өмчт компани нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хамаарал бүхий этгээд буюу те холбогдолтой этгээдүүдээр 5-аас дээш хувийг эзэмших нь бас хоригдсан байгаа. Энэ талын өөрчлөлтүүд бас давхар хуулинд ороод явна гэж бодож байгаа. Энэ өөрчлөлт орсноор за яг стратеги хөрөнгө оруулагчид бол те магадгүй төлөөлөл удирдах зөвлөлд нэг гишүүнээ сонгох хэмжээний 9-10% хувьцаатай болох боломж нь нэгтнэ гэж нэгтэлтэй харж байна. Нөгөө талдаа бас стратеги хөрөнгө оруулагчид маань яг тухайн салбар дээр нөлөөлөлтэй тухайн бизнес, үнцээс гаргаж байгаа бизнес компаниудын үйл ажиллагаа, техник технологи сайжирснаар санхүүгийн гэхээсээ илүү өөр бас дам давуу талыг эдэлдэг, үр ашиг нэмэгддэг. Ийм байдлыг болцох хэрэгтэй болов уу гэж харж байгаа. Нөгөө талд харах юм бол бид хувьсаны зах зээл ер нь нэлээд том өөрчлөлт орох гэж байгаа шүү. Захдаг те тогтмол олохтой эрслийн зах зээл харж үзэх юм бол өнгөрсөн жил бас ер нь нэг бонд гаргалцсан хөрөнгө оруулалт үнцаас гаргалт ер нь баг зэрэг харьцангуй багассан цаг гэхдээ хөрөнгө оруулагчдын эрэлт нь бол хэвээр байгаа. Тэгэхээр энэ бол 2026 онд энэ тал дээр ер нь бол орчин нөлөө сайжраад ер нь компаниуд илүү тогтмол олохтой эрслийн зах зээл рүү илүү орж чадах болов. За яг одоо компаниудын хувьд бол бас өндөрлөлт асуудлууд байгаа. Энд чинь тий мөнгө хөрөнгөхийн гүйлгэнийхэн те илүү мөнгө хөрөнгөөрөө богино хугацаанд оруулах боломж одоохондоо жоохон хязгаарлалтай байгаа нь бас нэг шийдвэрлэх асуудал болов гэж бодож байна. За бондын зах зээлийн хувьд бол 22-23 онтой харьцуулбал 24-25 он бас арай идэвхжил багатай байсан гэж харагдаад байгаа. За нөгөө талдаа бол одоо төрийн өмчлөлт компаниуд 28 он хүртэл ирэх 2-3 жил зах зээл дээр шинээр орж ирснээр хувьцаа талынх нь идэвхжил нь илүү сайжрах болов гэж бодож байна. За бондын идэвхжлийн тал дээр бол 26 онд бол одоо байгаа хэмжээндээ байх болов гэдэг дүр зурагтай байна да. Нэмээд хэлэхэд нэг зүйл байгаа нь өнгөрсөн оны 4 сараас засгийн газрын дотоод үнцээс Монголын хөрөнгөний биржээр тогтмол арилжигдэж ирсэн. Энэ нь өөрөө зах зээл дээр бас нэг суурь жишгийг тогтоож байгаа. Сайн дэмжлэг болох үзэл болов гэж харж байна. Тэгэхээр биржтэй бүтэлтэй байгаа компанид харах юм бол сүүлийн үед энэ биржээс одоо нэг
Монголын хөрөнгөний бирж одоо шаардлагыг хангасан компаниуд гэж байдаг. За тэр компаниудыг одоо ер нь анхаарал өгдөг байгаа. Тэгэхээр ер нь бол биржийн ер нь удирдлагын зүгээс бол эдгээр компаниудыг ер нь бол бүртгэлээс хасахаас илүүтэйгээр ер нь бол цааш нийлээд засаглалын сайжруулалт дэмжих байр суурийг бол илэрхийлж байна. Тэгэхээр энэ талаар та үндэсний компани талаас ер нь ямар хөө байр суурьтай бол эдгээр шаардлага хангах байгаа заа хөрөнгө чадвар нийлээд бага компаниудыг ер нь бол бүртгэлийн ер нь яах хэрэгтэй гэсэн зүг байна. Мэдээж биржээс дүрм журмаа тогтцсон шаардлага хангана гэд тухайн дүрм журмаараа заасан бол тухайн шаардлагыг хангаад биелэлдээ үлдэх нь өөрөө зөв хэрэг баг. Гол нь одоо байгаа шаардлага хангахгүй байгаа компаниудын хувьд бол нэг боломж байгаа нь RTO буюу эсрэг нийтлэл хийгээд одоо том компаниудад худалдагдах замаар эргээд том компаниуд хөрөнгөний бирж дээр нээлттэй хувьцат компани болох нэг арга хэрэгсэл ба. За олон улстай энийг бас нэлээд хэрэгэлдэг. Манайд бас тухайн компаниудын арга хэрэгслийг хэрэглэх, бирж, хороо зохицуулах байгууллагын зүгээс бас үүн дээр нь бодлогын тал дээр анхаарч хэлүүлж өгөх гэж харж байна. Тэгэхээр хууль эрхцээ орчин орж байгаа нь 2026 онд ер нь ямар шиг өөрчлөлт гарах шаардлага. Ер нь цаашдаа ер нь хөрөнгөний зах зээлийн хөгжөлт ер нь ямар хууль эрх зүйн талаас тэмдэглэх бодлого хэрэгтэй шаардлагатай байгаа. За нэлээд жилийн өмнөөс татварын хөрөнгө оруулагч талаас татварын хөнгөлөлтөд орчныг бүрдүүлээд явж байна. Энэ хөрөнгө оруулагчдын талд бол бас нэлээд сайшаалтай хандаж байгаа нэг зүйл байна. За нөгөө талаар манай хөрөнгөний зах зээл дээр яг суур дид бүтэц буюу оролцогч байгууллага дүрм журам арилжааны яг схемийн хувьд бол тодорхойгүй зүйлүүд бас нэлээд байдаг. За эх жилүүдэд хувьцаа зээллэх үйлчилгээ, за маржин трейдинг идэвхтэй ороод эхлэхээр энэ тодорхойгүй зүйлүүдийг нэгт тодорхой болгож цэгцлэх. Хоёрдугаар дид үтсийн байгууллагуудын програм хэмжээний шинжилгээ асуудал мөн яригадад хийгдэж явж байгаа ажлын хэсгүүд гарцсан явж байгаа. Тийм болохоор энэ ажлыг шуурхайлах шаардлагатай гэж бол харж байна. За Тэгэхээр бүс нутгийн ер нь олон улсын хөрөнгөний зах зээлийн чиглэл гарах юм бол ер нь бол хөрөнгөний биржүүд 24 цагийн ялж байгаа шилжиж эхэлж байгаа. За мэдээж Монголын зах зээл хамаа харьцангуй жижиг гэсэн ер нь бол одоогийн байгаа Монголын хөрөнгөний бирж ялж байгаа учраас ер нь бол 10 цагаас 13 цагийн хооронд явагдаж байгаа шүү. Тэгэхээр энийг ер нь бол цааш ер нь оролцоо нэмэгдэх тусам энийг сунгах ер нь тал дээр бол анхаарах хэрэгтэй болов. Тийм ээ, арилжааны цагийн хувьд бол өдрийн 3 цаг гэдэг бол бас хангалттай урт хугацаа бол биш. Гэхдээ одоогийн яг байгаа төвшөндөө бол боломжийн хугацаа гэж миний зүгээс үзэж байгаа. Хэрвээ арилжааны цагийн хугацааг сонгох шаардлагатай бол бид нар дараа нь төлбөр тооцоо хийхтэй холбоотой монголчноо их түнтэй банк орны бүлгийн систем 10 цагаас 4 цагийн хооронд явагддаг шээ. Үүнтэй холбоотой асуудлууд. За дээр нь гадаадын биржүүдтэй цагийн зөрүүний гих мэт ийм асуудлууд гарах. Гэхдээ яг одоогийн байгаа өрөөнд бол 10 цагаас 1 цаг гэдэг хугацаа бол боломжийн гэж харж байна. Яг цаашдаа бол одоо DVP 1-2 гээд зарчмуудыг нэвтрүүлээд тэд нар нэмэх нь 0-1 гэдэг өдрүүдээр төлбөр тооцоогоо хийдэг болохтойгоо зэрэг арилжааныхын цагийг хэрэгж харж болно гэж харж байна. Мэдээж энэ талаа холбоотойгоор OTC маркетаас дөнгөж сайхан 24 цаг ялж авч шилжсэн шүү дээ. Тэгэхээр энэ талаа мэргэжлийн хөрөнгө оруулалт ордог гэснээр утгаар ер нь бол илүү болон тэнд одоо ер нь бол 24 цагийн турш харилцаа их боломжтой гэж бодож байгаа. Тийм ээ, OTC 24/7 гэдэг арилжааны систем шилжсэн бол яг мэргэжлийн хөрөнгө оруулагчийн төвшөндөө бол маш том давуу тал боломжуудыг бий болгож байгаа. Харин нээлттэй биржийн хувьд бол за мэргэжлийн хөрөнгө оруулагчид бол дутмаг байдаг. Үүнээсээ илүү жижиглэнгийн хөрөнгө оруулагчид манай бирж дээр гол нь оролцдог болохоор тий 24/7 бол одоохондоо бас арай болоогүй мө гэж харж байна. Төрийн компаниуд танаас дахиад нэг ганц асуулт ер нь бол төрийн компаниуд ер нь бол хувьчлалтай холбоотойгоор засгийн газраас одоо баталж байгаа журам за ер нь үйл явц хэрхэн явагдах талаар ер нь бол мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр энэ ер нь бол оролцогч талбар буюу одоо үндэсний компаниуд, зах зээлд оролцогч компаниудад ер нь бол хэр ойлгомжтой байгаа. Ер нь бол хизээс яаж эхлэх, ер нь бол ямар шиг байдлаар явагдах процессын тал дээр ер нь бол нэлээдгүй ил тодорхой мэдээлэл хүргэж чадж байгаа болов. За хугацааны хувьд бол 2028 он хүртэлгээд үндсэн чиглэлээ бол төслөө боловсруулсан байлээ. Тэгэхээр хугацааг бол тодорхой заагаад өгсөн байгаа нь нэг сайн жишээ болох бах. За нөгөөдөөгөр компаниудыг бас тус нь авч үзээ. Зарим компанийн хувьд бол 34%, зарим компанийн хувьд бол 49%, 50% гих мэтэр компани болгон дээр нь тусгайлсан заасан байгаа нь бас бидэнд нэг зүйлийг маш ойлгомжтой болгож байгаа. Одоо үүнийг лавшруулад цааш яг ажил хэрэгжүүлэх шатанда аль болох эрт хугацаанд стратегийн хөрөнгө оруулагчид хэдэн байх юм бэ? Жижиг хөрөнгөний хөрөнгө оруулагчид хэдэн байх юм бэ? Хөрөнгөний үнэлгээнд дээр, бизнесийн үнэлгээнд дээр ямар чиг баримтлах юм бэ гэдгийг аль болох эрт олон нийтэд зарлах тусмаа цаашдаа хөрөнгө оруулагч нь мэдээлэл эрт хүснэ хөрөнгө оруулагчийн хувьд ч гэсэн судалгаа шийдвэрээ гаргах хугацаа шаардлагатай гэдэг болохоор энэ нь өөрөө нэлээд чухлаа гэж харж байна.